69-р анги. Алуурчин тоглогч. Тянхаа сүнслэг мэдрэхүүг хүн болгон ашиглаж чаддгүй юм. Эхлээд шаардлагатай төвшөнд хүрч байж сурч чаддаг юм гэж Шоха түнд хэлв. Тийм үү, тийм бол би үргэлжлүүлэн мэдрэхүүгээ хайлаа гэд Юан толгойд өгөв. Юан явсны дараа Юров чи жаахан юм байж ийм их мэдэх юм а гэж Шоха танд хэлв. Шоха чиний бодж байгаагаас илүү удаан оршин тогтносон гэж Шоха хэлв. Тэгвэл чи эдэн настай юм гэж Юров түүнээс гайхан асуулаа. Гэвч Шоха сонсоогүй мэдчүүжиглв. Адилхан эмэгтэй хүнд ч бас хэлэхгүй юм уу гэж Юров зөрүүдлөв. Тулаанч болсон цагт нас огт хамаагүй гэж Шоха асуултаас болтлаа. Юров толгоос эсрээд санаа алдав. Ямартай ч бүх ажлыг Юан хахад даатгаж болохгүй. Би ч бас үргэлжлүүлэн хайх хэрэгтэй гэд Юров үргэлжлүүлэн хайж эхлэв. Хагас цагийн дараа Юан их хэмжээний сүнслэг өвс авчрав. Миний бүгжинд 20 гаруй жим байгаа гэж Юан түнд хэлв. 20 гинэ бидэнд хэрэгтэй хэмжээнээс илүү их юм байна гэж Юров хэлв. Тийм ээ, гэхдээ давтагддаг даалгавар юм чинь нэг явалтаар олон удаа биелүүлэх болно шүү дээ гэж Юан хариулв. Ах чи ухаантай шүү. Гэхдээ би 2 жин өвсөл олсон гэд Юров санаа алдав. Тянха Шоха танд зориулж бас түүсэн гэж Шоха хэлв. Баярлалаа Шоха. Дэлгүүрийн эзэн тушаа хүртэл чамд байж байг гэж Юан түнд хэлв. Бид даалгавраа биелүүлсэн юм чинь очиж түүсэн өвсө тушаацгаая гэж Юров хэлв. Тэгээд тэд хотын зүг хөдлөлөө. Гэтэл Юан болон тэр хэдийн замд тэднийг чиглэн хэсэг тоглогч ирж байгаа харагдав. Тянха урд 55 дахь түвшний сүнслэг шав 4 тулаанч ирж байна гэж Шоха тэднийг ойртойгоо байхад хэлв. Тэд адилхан даалгавар биелүүлж байгаа тоглогчд байх гэж Юров хэлв. Тэд хоорондоо уулзалтад нөгөө бүлэг тоглогчид сайн уу та нар сүнслэг өвс байгаа газраас ирээ юу гэж асуув. Тийм ээ, эндээс милийн зайд байгаа гэж Юан ирсэн газараа заав. 4 тоглогч бие рүүгээ хараад толгой тохилцоод Юан руу харлаа. Нэгэнт л та нар сүнслэг өвс зургадах газраас ирсэн бас ойрхон юм чинь бидэнд тус болж байгаа гэд хідээ өгвөл яаж вэ гэж нэгэн тоглогч хэлэхэд бусдын зэвсгээ гаргав. Юан хэлэх үггүй болов. Гэгээн цагаан өдөр дээрэмдэх гэж байна гэж үү? Илүү үйлдэл хийхээс өмнө анхааралаа. Бид дөрвөлээ та нар гуруулаа гэдэг нэг үг чинь хүүхэд шүү гэж нэг тоглогч хэлв. Одоо бид яах вэ яхаа гэж Юров түүний ханцуунаас бариад асуув. Гэж Юан тэдэн рүү муухай хараад та нар тоглогчид үсттэй. Тийм бол юу гэж хурдхан сүнслэг өвсөө өг эсвэл бид цогцсноос ч авах юм уу? Юан тэднийг үл тоогоод Юровоос асуув. Тоглогчид үхээ дахин төрдөг үсттэй. Юров толгой дөхөд тоглогч өхвөл нэг цаг хөдөлж чадахгүй бол сүулт байсан хоцтой дахин төрдөг юм. Та тэднийг алах гэж байна уу гэж Юров дахин асуув. Тийм ээ гэж Юан хүйтэн царай гарган хэлв. Шоха зочиртхан тэр өөрийн хүслээр хүн алах гэж байна гэж үү? Хэд хоногийн өмнө хийсэн хэнийг ч алмааргүй юм гэсэн чи яасан юм? Юан од тэнгэрийг атгасаар 4 тоглогч дээр ойртон очиж хүйтэн бас зөөлөн олоогоор биднийг дээрэмд хэсэг чинь надад тамаагүй. Намайг алах гэж оролцсон ч би тоохгүй байсан. Гэхдээ миний нүдэн дээр дүүгмэн ална гэж занал хийснээр та нар маш том алдаа гарлаа. 4 тоглогч Юан руу нухацтай харж байснаа инээж эхлэв. Чи би дөрөвтөд тулдах гэж үү? Өөрийгөө хэн гэж бодов? Цаг өрөөд байлгүй хурдхан үхэж үзгээд нэг тоглогч сэлмээ далайн Юан руу дайрах нь анхлан суралцагч ихтэй харагдана. Юан гинэтхэн дайралтанд өртсөн ч 50 байж харин ч тэр тоглогчийг үл тоомсорлож байв. Энгийн сэлмийн дайралт гэж байгаа юм уу? Гэж Юан хажуудш бултаад хэлв. Дараа нь Юаны гар гэлсэж тоглогчийн цээжинд хутгаараа дөрөв. Тоглогч балмагцсан чигээрээ газар унхан дэр. Та анхны тоглогчийг аллаа. Та алуурчин тоглогч цол хүртлээ. Та тэр бидний найзыг алчглаа. Өшөөгөө авцгаая. Үлдсэн 3 тоглогч уурсаж шуудхан Юан руу дайрч эхлэв. Мянган утхны техник. Гэвч тэднийг ойртохоос өмнө Юан од тавцлаа хэд далаахад тоглогчид газар унаж эхлэхэн тэр пад 3 тоглогч араасаа газар унаж үзүүнд нь гүн зүссэн байв. 4 тоглогчийг алсны дараа Юан газар хэвтэх тэдний цогцсыг хараад түүнд үгээр хилэмгүй мэдрэмж төрж байлаа. Би өөрийгөө хүн алж чадахгүй гэж бодож байтал бодсноос их амархан юм гэж Юан салганах нь гараа харав. Гэвч түүнд айдас эсвэл сэтгэлийн шарах болоогүй юм. Энэ догтлоо гэж Юан амдаа бухтналаа. Түүнд 4 тоглогчтой тулдах үед хүнтэй биш харин мангастаа тулдаж байгаа мэт сэтгэл төрсөн юм. Удалгүй Юров түүн дээр очиод та зүгээр хаана ихтэй гимцсэн үү гэж гимцэн эсхийг шалгаж гарав. Санаа зовлтгүй би гинтээгөө. Харин би шийтүүлэх үү гэж Юан асуув. Тэгж бодохгүй нь олон тоглогч аллах үйлсэн боловч шийтүүлсэн гэж дуулаагүй юм байна. Ойлголоо. Энэ анх удаагийнх чинь бидтэй. Танд ямар санагдаж байна? Мэдхгүй гэхдээ юу ч мэдрээгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Тэд бүр мөсөн өгөхгүй гэдгийг л амар юм. Бас чамааг би гимтэхийг зөвшөөрөхгүй хинч байсан. Баярлаа хаа гэд Юровын нүүр улаав. Энэ цогцыг яах вэ гэж Юан бодлого асуув. Тэд цагийн дараа эргэн төрөх учир тэрнээс өмнө усыг нь авцгаая гэд Юров халааснуудыг нь ухаж эхлэв. Чи тэдний юмыг авах гэж байгаа юм уу гэж Юан гайх ба түүнээс ийм зэрлэг үйлдэл гарна гэж бодоогүй юм. Яагаад болохгүй гэж тэд ч бас биднийг дээрэмдэх гэж байсан. Нүдийг нүдээр гэдэг баха. Тэглээ чинь мангас алчаад цогцыг нь янзлахаас ялгаагүй. Хэсэг хугацааны дараа Юров урам хугарсан нэмжтэй хурж ирв. Тэдэн зэвсгээс гадна 15 мөнгө болон энгийн нэгэн эмчлэгч ингэнээс өөр зуул алга гэж санаа алдав. Шавха чи бидэнд ойр хүмүүс байгаа эсгийг хэлж өгч чадах уу? Ахаад өөр хүмүүстэй таармааргүй байна гэж Юан түүнээс асуув. За гэж Шавха толгойд өглөө. 2 цагийн дараа ноён Чиангийн эмийн дэлгүүрт ирэв. Эргээд тавтай морилноо залуу ухаа сүнслэг үс олсон уу гэж худалдагч Юровыг таниад асуув. Тийм ээ бид гэхдээ таны асууснаас илүү ихийг авчирсан гэж Юров хариулав. Харин сайн байна. Илүүжийн бүрд 10 мөнгөнд зоос төлье. Тэгээд худалдагч жин гаргаж ирээд авчирсан бүх өвсөө гаргаад иргэв. Юров толгой тохиод 2 жин өвс жин дээр тавилаа. Дараа нь Юан 20 жин өвсөө тавив. Чи богино хугацаанд 22 жин сүнслэг өвс түүсэн юм уу гэж гайхалтай гэж худалдагч дуу алдав. Хүлээ бидэнд өшөө байгаа гэд Юан шоохороо харав. Чи хэр ихийг цуглуулсан? 318 жин гэж Шиохо 50 хариулав. Тэрхүү дэлгүүрт байсан бүх хүн түүн рүү гайхширч хархан тэр. Тэнгэрлэг хувь тавилангийн ариун болор. Уучлаарай залуу ахаа гэхдээ би сая сайн сонсоогүй болтой хэр их жин байгаа гэсэн бэ гэж худалдагч чигчээ оруугаараа чихээ цэвэрлээд асуув. 318 жин гэж Шиохо тавтай илв. 318 жин? Тэр чинь манай бүтэн жидийн нөөц. Тийм байтал хэдхэн цагийн дотор түүсэн гэх гээд байна уу гэж худалдагч үл итгэсэн шинжтэй илв. Гэд Шиохо орон зайн бүгжнээсээ сүнслэг өвс гаргаж лангуун дээр тавихад жин няц дарагдав. Худалдагч болон дэлгүүрт байсан бүх хүмүүс шоконд орлоо. Тэд тийм их сүнслэг өвс нэг дор харж байгаагүй бөгөөд Юан Юров гэж бас алмаар нь зогсов. Яаж ийм их түүсэн юм сүнслэг өвс ургадаг газрыг нүүлгээд ирчгээгүй л бол ийм их түүч чадахгүй. Ямартайч яаж ч байсан бүх өвсийг түүсэн бай би авахолно гэж худалдагч гинт тухайн ороод хариулв. 340 жин 3400 мөнгө олно алт болвол 34 алт болно бидтэй авахаа гэж худалдагч түүнээс асуув. Тийм ээ болно гэж Юров толгой төхөв. Хэдэн минутын дараа худалдагч өвсөө авч Юровд 34 алт өглөө. Та сүнслэг өвс түүх даалгаврыг биелүүллээ. Та 34 алтаар шагнууллаа. Анхныхаа даалгаврыг биелүүлсэнд баяр хүргэе. Юров бас алтаа өөртөө үлдээж болно гэж Юан инээмсэглэн хэлв. Баярлалаа ахаа. Энэ бүхэн та хоёрын ачиж гэж Юров хэлв. Эмийн дэлгүүрээс гарч Юан Юров одоо чи юу хиймээр байна гэж асуулаа. Таны тэр тоглогчдыг яаж амархан ялж байгааг хараад ямар чадвар чухал болохыг ойлгосон. Тиймээс сая олсон мөнгөөр хэдэн чадвар худалдаж авмаар байна. Юан толгой тохиод тэгвэл явж чиний дэвгүрт тохирох чадвар худалдаж авцгаая. Би нэг газар мэднэ гэд Юров тэднийг ахин хотоор дагуулж эхлэв. Хагас цагийн дараа гаднаас номын сан мэт харагдах энгийн барилгад ирэв. Үе түмэн техникүүд гинүү гэж Юан үүдний хаягийг сонирхон уншив. Тоглогчдын хэлж байгаагаар бол энд өөртөө төгс зогтсон чадвараа олдлох юм бол үнгүй авах боломжтой гэсэн. Дээрэс нь энд хамгийн хямдар зарагддаг гинлээ гэж Юров хэлэх ба энэ газрыг анх интернетээс хараад хараанд авчихсан байсан юм. Дотогш орцгоё гэж Юан хэлв. Тэгээд дотогш ороод гайххан тэр гаднах үзмжээ бодвол доторх нь чамиг хэнцэр байх ба хин нэгэн өндөр зэндааны нөхрийн харшид ороод ирсэн гэлтэй. Тэднийг шавь гэмээр хувцтай царайлаг залуу бүсгүй өгтөө ав. Манай дэлгүүр тавтай морил та бүхэн гараа энэ шилэн бөмбөлөг дээр тавина уу? Бид таны чадамжийг шалгаж байж оруулах болно гэж залуу бүсгүй хэлв. Чадамж гинэ яагаад бид шалгуулж байж техник худалдаж авах ёстой гэд Юан түүний үйлдэлийн учрыг олоогүй тул асуув. Манайх өөр төвчний чадварууд байрладаг 3 давхартай. Бүх зочид шууд нэг давхарт орж болно. Гэхдээ 2 болон 3 давхраас худалдаа авалт хийхийг хүсвэл энэ энгийн шалгуур давах ёстой гэж шав бүсгүй тайлбарлав. Ойлголоо Юров чи ихэл гэж Юан түүнд хэлв. Гэж Юров толгой тохиод шилэн бөмбөлөг дээр гараа тавив. Хэдэн секундын дараа бөмбөлөг алтан шар туяа гараж эхлэв. Түүнийг харсан залуу бүсгүй гайхаж гэрэл алга болсны дараа Юров чи хаацтай юм? Юу гэсэн үг юм гэж Юров түүнээс асуув. Тэнгэрлэг хөв тавилангийн ариун болор сая чиний хөв төөрөг болон аз завшааныг тодорхойллоо. Чи хин нэгэн тэнгэр заяа түнтэй гүн холбогдсон байна.
Уучлаарай гэхдээ одоо ч ойлгохгүй байна гэж Юров хэлв. Зүгээр дээ би ч бас мэдэхгүй байна. Бас би чамд багшийнхаа хэлгэснийг л дамжуулж байна гэж шав бүсгүй шуутхан хэлв. Багшаа гэд Юров эргэн тойрноо харсан боловч хинч байсангүй. Манай багш 3 давхарт байгаа бас тэр сүнслэг мэдрэгүүгээ ашиглан надтай ярилцж байна. Ямартай чи 2 давхарт орж олно гэж шав бүсгүй Юров хэлчихээ дараа нь шавхаараа харснаа дараа нь чи гэв. Гэвч шавхаа шуутхан гараа бөмбөлөг дээр тавилгүй шав бүсгүүрөө муухаар нь зогсно. Ямар нэг юм болоо юу гэж Юан тэрнээс асуув. Үгүй шавхаа зүгээр гэж шавхаа хурдхан хариулчаад гараа бөмбөлөг дээр тавив. Бөмбөлөг удалгүй алтан шаргал гэрэл гарах ба Юрог бодвол илүү тод бас голдоо харц их харагдана. Мөн адил шав бүсгүй гэрэл алга болсны дараа өмнөх залуу ухаатай адил чи ч бас тэнгэр заяа түнтэй холбогдсон байна. Гэхдээ чи гэтэл шав бүсгүй шавхаагийн нүднээс өчүүгэн хорох хүслийг нь мэдрээд ярихаа зогсоогоод нүүрэндээ нууцлыг нэмсгэл тодруулав. Хэсэг хугацааны дараа шав бүсгүй шавхааг үл тоож Юан руу хараад тэнгэр заяат нэгэнтэй холбоотой хүн гарч ирнэ гэдэг ховор бүр нэг дор хоёр шүү. Магадгүй тийм биш ч байж болох ч чиний хариуг тэсээ ядаж байна гэж шав бүсгүй хэлв. Тэнгэр заяат гэж чи хид удаа хэллээ. Эн чинь тэгээд яг юу юм гэж Юан түүнээс асуув. Энгийнээр тайлбарлавал ертөнц том өөрчлөлт авчрах тавилантай үнийг хэлж байгаа юм. Бас хэд хэдэн төрөл байдаг ба бага заяат буюу доод ертөнцид өөрчлөлт авчрах тавилантай дээд заяанд дээд ертөнцид өөрчлөлт авчирна. Харин хамгийн дээд тавилан бол тэнгэр заяат юм шүү дээ. Зөвхөн тэнгэр доорх бүхий л ертөнцид нөлөөлөх хүчрхэг нэг нь л тэнгэр заяат байдаг юм. Тийм үү гэд Юан толгой дохих ба өнгөц ойлгосон боловч яг ч тийм хөв тавилантай байх утга учирыг ойлгохгүй байв. Тэгэхээр Юро болон Шохо тийм хүнтэй холбоотой юм шүү. Тэр хүн хин юм бол доо гэж бодонгоо Юан гараа бөмбөлөг дээр тавив. Юан бөмбөлөг дээр гараа тавих тэр мөчөд бөмбөлөг дэлбэрч хэдийн хэсэг болчихов. Чи зүгээр үү? Сая юу болчихов гэж гайхсан байдалтай асуув. Би гимтээгүй ихтэй тэнгэрлэг хөв тавилангийн ариун болор гэж шав бүсгүй хэдийн хэсэг болсноо хэтгэлтрхийг харан эмээх ба урд нь ийм зүйл болж байгаагүй юм. Багшаа тэнгэрлэг хөв тавилангийн ариун болор дэлбэрчихлээ гэж шав бүсгүй тааз руу харан хэлв. Хэсэг хугацааны дараа бүсгүй алмаарсан шинжтэй. Үнэхээр үү? Би түүнийг тань дээр дагуулж иргэж үү? Ойлголоо гэж шав бүсгүй толгой дохиод Юан руу харав. Нөгөө багш чамтай ярихыг хүсэж байна. Түүний үгээ сонссон Юан нүдэн нухад сэтгэлээр онсон шинжтэй санаа алдаад би тэр бөмбөлгийн эвдэлсэн учраас төлөх ёстой үсттэй. Үгүй. Тэр чиний буруу байгаагүй гэж бодож байна. Ямар ч тач багш чамтай уулзахыг хүсэж байна. Би цуг явж болох уу гэж Юров түүнээс асуув. Уучлаарай гэхдээ багш зөвхөн түүнийг гэсэн. Гэтэл Шохо Юанаас ханцуунаас зуураад ширүүн төрх нүүрэнд нь тодорлоо. Тэрийг нь харсан шав бүсгүй нэмсэглээд чи санаа зовох хэрэггүй бяцхан охин минь. Би түүнийг яахчгүй. Гэвч Шохо түүний үгийг үл тоон зуурсан хэвээр л байв. Зүгээр дээ Шохо, нааг байхгүй агуур Юров хамгаалж бай. Хинэрч түүнийг дээрлэхүүлж болохгүй шүү заа гэж Юан түүнд хэлв. За гэж Шохо түүнийг тавьж Юан болон шав бүсгүй дэш гарахыг харцгсан. Чи зүгээр үү Шохо? Чи биднийг энд орж ирснээс сонирн байлаа гэж Юров түүнээс асуув. Шохо зүгээрээ. Гэхдээ тэр эмэгтэйний ертөнцид байх учиргүй хүчтэй нэгэн байна. 71-р анги. Төгс төгөлдрийн тунгалаг шингэ. Тэр чи юу гэсэн үг юм гэж Юров зарим нэг зүйлсийн талаар сайн мэдэхгүй учраас асуув. Саяны шав хувцастай эмэгтэй сүнслэг хаан төвчний дулаанч тэр ч бас адил биелүүлэх ёстой даалгаваргүй бол энэ доод ертөнцид байх учиргүй нэгэн гэж Шохо түн тайлбарлав. Сүнслэг хаан доод тэнгэрээ гэд Юровын толгоос ихсрэх ба түүний юу гэх гээд байгааг ойлгохгүй байв. Ямар ч тач нэгдүгээр давхраар орж үзчихээ дээш гарцгаая гэж Юров хэлв. Гэж Шохо Юровыг дагаж ав. Тэр үеэр Юан болон шав бүсгүй 2 давхарт хүрч байлаа. Чамаа хэн гэдэг вэ залуу минь? Намайг Зүү Юн гэдэг гэж шав бүсгүй түүнд өөрийгөө танилцуулав. Ю Тян сайхан нэр байна. Гэд Зүү Юнгийн нэмсгэлв. Ямар ч тач чи багштай уулзахаас өмнө зарим зүйлсийг мэдэх хэрэгтэй. Багш шулуухан үнжиглээ санаа амар байж болохгүй. Бас хамгийн чухал нь түүнийг үл хүндэтгэж болохгүй. Үгүй бол дараа нь чи харамсуулна шүү. Тэр тал дээр надад асуудал байхгүй гэж Юан хариулах ба тэрээр хин нэгнийг шалтгаангүй үл хүндэтгэж байгаагүй юм. Сайн байна. Тийм бол чиний дараагийн мэдэх ёстой зүйл бол манай багш их хурц хараатай тэр мэдчих учраас худлаа ярих хэрэггүй. Хэрвээ хариулмааргүй байл зүгээр л чимээгүй байсан дээр тэр намайг шалгах гэж байгаа юм уу гэж Юан асуув. Мэдхгүй гэж шав бүсгүй мөрөө авчив. Тийм үү хэдэн минут 2 давхарт явж байгаад 3 давхрын шат руу ирэв. Гэвч тэнд 2 хамгаалагч болон тунгалаг хаалтаар хаасан байв. Багш түүнтэй ярилцахыг хүсэж байна гэж
Зүү Янг хамгаалагчид хэлв. Юу? Эзэн танихгүй хүнтэй өөрөө уулзах гэсэн юм гэж юу? Гэж Юан түүн рүү гайхаж харах ба түүний юу нь онцгой болох талаар сонирхно. Эзний хүсэлт юм бол орж болно гэд хамгаалагч хурууга хавсархад хаалт алга болов. Удалгүй Юан 3 дахь давхарт гарав. Энэ 3 дахь давхар гэж юу гэж Юан 3 дахь давхрыг хараад гайх ба тэнд 5 м урт 10 хүрэхгүй номтой 2 тавир байсан юм. Багш чамайг энэ хаалганы цаана хүлээж байгаа гэд Зүү Янг гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх хаалга руу заав. Тэгээд Юан хаалга нээхэд тас харахгүй байв. Нөгөө би ийшээ орох ёстой юу гэж Юан асуухад Зүү Янг толгой тохин инээмсэглэлээ. Санаа зовлтгүй. Энэ бол ердөө шилжигч. Багш эндээс маш хол байгаа учраас үүнээс өөр түүнтэй уулзах арга байхгүй. Юанд бүх зүйл нэг л биш санагдаж эхлэв. Хэрвээ түүнийг житгэрийн агуу дээр болсон шиг хууруул яах юм? Юанд итгэх үгүйгээ бодож байтал түүний толгойд ахмад нэгнийг хүлээлгэх соёлтой зүйл биш шүү гэх хоолой сонсогдов. Тэрхүү хоолой сонсогдоод удалгүй түүнийг хаалга сороо авлаа. Гэж Юан төгсгөлгүй харанхуй нөхөнд унсан мэт орилж эхлэв. Минут тэртээ харанхуй дунаж байтал гэрэл гарч эхэллээ. Юан эргэн тойрноо хартал үүлээр хүрээлэгдсэн байх ба доош хартал тэртээд газар харагдана. Та үл мэдхийг оллоо. Юу гэчнэ вэ? Би хаана байна? Дэлгүрт байсан мэт гэж Юан орилох ба үргэлжлүүлэн унсаар байв. Би үхэн, эргэлзээг үхэн. Энэ өндөрөөс унах юм бол гэж Юан чангаар орилов. Өөр ертөнцийн хүмүүс тайвшир чи үхэхгүй гэх танил хоолой Юанд сонсогдож эргэн харав. Та чин Юан гайхсан тэр түүний хажууд эрүүл саруул харагдах урт цагаан сахал үстэй өвгөн унаж байв. Гинэт өвгөн гараа даллахад татах хүч байхгүй болсон гэлтэй тэд унахаа болов. Намайг дагаад яв гэд өвгөн нэг тийш нисэж эхлэхэд Юаныг үл мэдэх хүч татаж байгаа мэт араас нь дагав. Хэдэн минутын дараа тэд агаарт хөвөх ба арал дээр буун хаш ширээ дээр сандлын хажууд ирэв. Өвгөн шууд нэг сандал дээр суугаад цай ягалж эхэллээ. Наашаа суух өмнө гэж өвгөн хөрсгөөр түүнийг өрөв. Юан яг юу болоод байгааг ойлгох гэж оролдох боловч түүний урилгыг хүлээж авч суулаа. Мэ уугаад үзгээд өвгөн түүнд цайны аяг өглөө. Баярлаа. Юан аягыг авч дотор нь тунгалаг шингэн байгааг харав. Өвгөн өөрийн аягтай шингэнийг ууж харагдана. Юан ч бас өвгөнийг дөөрөөд уучхав. Хөөх шингэнийг уух тэр мөчөд Юан сэнгэлсэн мэдрэмж төрөх ба хоолоогоор дамжин бүх биеэр тархах явцдаа түүний гидс орчимд тесрэх шиг болов. Та төгс төгөлдрийн тунгалаг шингэн төрлөө. Таны биеийн бохирдол цэвэрлэгдлээ. Удалгүй түүний биеийн нөхс өв бүрээс өмхийн хараа ялгац гарч эхлэх ба Юанаас яг ялзарсан өндөг мэт ихүүн үнэр гарч байв. Надад юу болоод байна гэд Юан сандарсандаа босов. Чиний бие бохирдлаа гадагшлуулж байна. Сүнслэг мастер төвшөнд хүрч байж бохирдлаа гадагшлуулж эхэлдэг юм. Гэхдээ төгс төгөлдрийн тунгалаг шингэн чиний төвшнөөс үл хамааран ийм үр дүнд хүргэдэг юм. Бас ирээдүйд сугалсан бүх бохирдлыг чинь гадагшлуулж өгж байх учраас төвшөө ахих бүрдээ бохирдлаа гадагшлуулах шаардлагагүй болно гэж өвгөн түн тайлбарлав. Төгс төгөлдрийн тунгалаг шингэн чиний ирээдүйд их ашиг тустай эрдэнэс юм шүү. Сайн ойлгохгүй байгаа ч надад ийм үнцэнтэй эрдэнэс өгсөн талархлаа гэж Юан түнд бүхийв. Надад талархах хэрэггүй. Чамайг энэ хүртэл авчирсны бэлэг гэд ойлгочих гээд өвгөн инээмсэглэв. Хэдэн минутын дараа Юаны биеэс бохирдлон гадагшилж дууссаны дараа өвгөн гараа савхад хүчтэй салхи үүсч бүх ялгац хийсэн алга болов. Та бүх бохирдлоо цэвэрлсэн учраас боловсронгуй биетэй боллоо. Та ариун биет цол хүртлээ. Тайлбар ариун биетэй болсон учраас бясалгалын урд нэмэгдлээ. Ямар санагдж байна хүмүүн гэж өвгөн түүнээс асуув. Энэ мэдрэмжийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Яг л дахин төрсөн мэт гэж Юан өөрийн гараа харан хэлэх ба түүнд илүү хүчтэй болсон мэт санагдж байлаа. Дахин төрөх гинэ тэгж хэлж болох юм гэж өвгөн сандал руу заав. Юан дахин суусны дараа өвгөн яагаад чамайг энд авчирсныг бас хаана байгаа мэдхийг хүсэж байгааг чинь мэдэж байна. Нэгт энд бол чиний ирсэн газар биш. ертөнцийн хаач биш хувийн орон зай гэж хэлж болно. Тиймээс чамайг би асуудалгүй энд авчирч чадж байгаа юм. Харин чамайг яагаад авчирсан бэ гэвэл Тэнгэрлэг хөв тавилангийн ариун болрыг өөрийн хөв тавилангаараа хагалсан үний талаар сайн мэдэх гэсэн юм. Гэж Юаны нүд томорч гайх ба өөрийгөө үнэхээр эвдэлсэн гэдгийг олж мэдэв. Гэхдээ үргэлжлүүлэхээс өмнө өөрсдийгөө танилцуулбал яаж байна? Ихэнх хүмүүс намайг мастер бай гэдэг юм. Гэхдээ чи намайг настан бай гэж дуудаж болно. Юан толгой дохиод миний жинхэнэ нэрийг Ю Тиан гэдэг. Юанч гэж бас болно.
Юу тиан гинэ? Тэгвэл эргээд гол асуудалд оръё. Яагаад ариун болор эвдэрсэн бэ гэвэл эрдөөл чиний хөв тавилан унш чадаагүй учраас тэр юм. Гэж Юан ойлгоогүй тул хөмсөг зангидав. Тэр ч бас юу гэсэн үг юм бол? Таалагдсан бол лайк дарж wild card аудио сувгийг subscribe хийгээрэй. 72 дугаар анги үл мэдэх хөв тавилан. Тэнгэрлэг хөв тавилангийн ариун болор бол хүний хөв тавилан болон аз завшааныг уншдаг хүчрхэг эрдэнэс бөгөөд хөв тавилан чи ирж чухлаас хамаарч ангилтай байдаг. ертөнцийн даяар тоолж башгүй олон түүх бүтээж чадах гоц авьяаснууд байдаг боловч тэдний цөөнх нь доод тавилант байдаг. Дээд тавилант гоц авьяаснууд 10,000 жилд нэг удаа гарч ирдэг гэж Ахмад Байтүн тайлбарлав. Харин Тэнгэрлэг тавилан бол тэр үеэс 13 тийм хөв тавилантай хүмүүс гарч ирсэн ба тус бүрдээ ертөнцид өөрчлөлт авчирч өөрийн эрен үеэ бүтээсэн байдаг. Гэвч тиймч олон хүн саяны тайлбарлсан 3 хөв тавилангаас өөр тавилан болох үл мэдэгдэх хөв тавилан гэж байдгийг мэддэггүй. Үл мэдэгдэх тавиланг Тэнгэрлэг болор харж чаддаггүй ба заримдаа Тэнгэрлэг хөв тавилантай андуурдаг. Урт тайлбарын дараа Юанд эргцүүлэх боломж өгч хэсэг чимээгүй байснаа үргэлжлүүлэн эрт цагаас л үгүй анхны тулаанч төрсөн тэр үеэс хойш чамшиг үл мэдэгдэх хөв тавилантай 2 хүн л төрсөн. Тиймээс би 3 дахь үл мэдэгдэх хөв тавилантай хүн ямар хүн болохыг мэдхийг хүссэн учраас чамааг энд авчирсан юм. Ойлголоо. Гэхдээ миний юуг мэдвэр байгаа юм? Би ихэнх амьдралдаа хинч биш мэт өнгөрүүлсэн учраас танд хэлж чадах зүйл ховор байх гэж Юан хэлв. Чиний өнгөрсөн амьдрал надад хамаагүй. Миний мэдмээр байгаа зүйл чиний хүсэл тэмүүлэл яагаад тулаанч болохоор шийдсэн чинь юуд чамайг тулаанч хэвээр байлгаж байгааг чинь гэж Настан Байтүнээс асуув. Миний хүсэл тэмүүллээ гэж Юан хэсэг бодсноо. Үндэ надад ямар ч хүсэл тэмүүлэл байхгүй. Би ердөө энэ үзэсгэлэн ертөнцийг охин дүүтэйгээ амьдралыг мэдэрч бас найзуудтай болмоор байна. Чамд тэмүүлэл байхгүй итгэхэд хэцүү юм. Тулаанч болгонд мөрөөдөл байдаг учраас юм шүү дээ. Түүнд үл итгэж байгаа илэрхийлсэн боловч Настан Бай түүний харцнаас судал хуурмгийг мэдэрсэнгүй. Би хүсэл тэмүүлэлгүй ч хэлээ над мөрөөдөл бий. Гэвч энэ мөрөөдөл минь хичээлээ гэд биелэхгүй гэд Юан гашуунаар инээмсэглээ хэлв. Хөөх тодруулж болох уу? Энэ ертөнцид хичээвэл биелүүлэх боломжгүй мөрөөдөл гэж үгүй. Төрөхтөөл хөлгүй төрсөн хүн алхах мөрөөдөлтэй бол яах вэ? Сохор бөгөөд харах хүсэлтэй бол яах юм? Ийм мөрөөдөл биелэх боломжгүй гэж бодож байна уу? Ха. Настан Бай тас хитл инээлээ. Чамайг юу гэх гээд байгаа юм бол гэж сонирхож байтал ийм юм байсан юм уу? Хүлхүү байлаа гэж юу гэж үе мөч ургуулдаг эрдэнэс олоход болно. Сохор хүн ч бас адилхан. Би харааг сэргээдэг 10 гаруй эрдэнэ мэднэ. Юан хэлэх үггүй болов. Энд тийм зүйлс боломжтой гэж үү? Гэхдээ тийм байлаа чи энэ тоглоом учир гарах тэр мөчөд энэ ертөнц үгүй болно. Харин тулаанч болсон талаар чинь чамайг тулаанч болоход юу хөтлөв гэж Настан Бай асуув. Тохиолдлоор л улсан юм гэж Юан босон зүйлсийг цухас санав. Тохиолдол байлаа юу? Чи бол үл мэдэгдэх хөв тавилантай нэгэн. Чамд болсон бүх зүйлс болон ирээдүйд болох зүйлс эсвэл чиний ирээдүйд уулзах хүмүүс чинь бүгд чамаас төрхөөс ч өмнө шийдэгдсэн байдаг юм гэж Настан Бай хэлчихэд үргэлжлүүлэн тийм бол яагаад үргэлжлүүлэн хүчтэй болох гэж чиний хүсэл биш юм бол болж болохгүй гэж үү? Би найзаасаа хүч болон энэ ертөнцийн бүх зүйлс гэж сонссон учраас өөрийн чухал хүмүүсээ алдахгүй төлөө үргэлжлүүлэн хүчтэй болж тэдэнтэй энэ ертөнцийг хармаар байна. Чухал хүмүүсээ хамгаалахын тулд гинэ тоолж боршгүй олон тулаанчтай ярилцаж байсан ч ганцхан хайртай хүмүүсээ хамгаалахыг хүсдэг хүмүүсийг би хүндэлдэг. Бас чиний найзын зөв энэ ертөнцид дороо нэгэнд өршөөлгүй ханддаг учраас хүчрхэг хүмүүс шагнагддаг. Хэрвээ чи энэ ертөнцөөр аялмаар байвал хангалттай хүчтэй авах ёстой гэж Настан Бай урт сахлаа илэнгээ хэлв. Хэсэг чимээгүй байснаа Настан Бай би чиний зан аршингийн ойлголоо. Гэвч хүмүүс үргэлж өөрчлөгддөг. Чамайг тэгтлээ өөрчлөгдөхгүй гэж найдаа. Ингээд чи онцгой махбодтой юм уу? Чиний биеийн ես гүн гүнзгий зүйл мэдрэгдэж байна. Миний хизээч мэдэрч байгаагүй зүйл гэж Настан Бай гинтхэн асуув. Миний махбод би дээд тэнгэрийн боловсронгуй махбод гэдэг махбодтой гэж Юан тайвнаар хариулв. Дээд тэнгэрийн боловсронгуй махбод гинэ гэж Ахмад Бай уурлаг алдан гинтгэн суудлаас өсөрж басан тэр юу гэж Юанч бас түүнийг ийм хариу үйлдэл үзүүлнэ гэж бодоогүй юм. Удаан хугацааны дараа Настан Бай хоолоогоо засаад иргэн асуув. Ойлгомжтой. Чи тэр эмэгтэйтэй таарсан нэгэн байжээ. Юу гэсэн юм Настан Бай гэж Юан толгоогоо хазаалгаа асуув. Юу ч бишээ. Би өөртөө ярьсан юм гэж Настан Бай сандрангуй хариулв. Чамайг энд удаан байлгаж чадахгүй нь. Бяцхан найз минь
Хувь тавилан сайшаавал би дахин уулзах болно гэж настан бай яарсан бололтой гараа далааж Йоаныг өөрийн энергиээр хүчиж тэнгэрлүү нисгэв. Хэсэг хугацааны дараа Йоанны эргэн тойрон харанхуй төвчигдөх ба энэ удаа эсрэг зүг рүү унаж байлаа. Йоаныг явуулсны дараа настан бай тэнгэрлүү ширтэнэ. Түүнийг Ютиан гэдэг юм шүү. Тэр эмэгтэйнд таарсан гэсэн бурханлаг махбодтой гоцовестэнтэй энэ таарчих гэж аргагүй л үл мэддэх хувь тавилантай нэг нь шүү. Би түүнд хідэн чадвар болон эрдэнэс өгч болох байсан ч хэсэгтээ чимээгөө зогсож байснаа настан бай залхсан шинжтэй. Би тэр эмэгтэйд түүнтэй таарснаа хэлэхгүй бол намайг түүнээс булаах гэж байна гэж бодчихно гэж хэлв. Эргээд тавтаа морил Ютиан гэж зүү Юинг түүнд нэг ухтаад багштай хэлсэн уулзалт ямар байв? Юу гэхээ сайн мэдэхгүй байна. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Тэгвэл та хоёр юу ярилцсан юм? Тэр миний мөрөөдөл болон яагаад тулаанч болсон талаар асуусан. Тэгээд л болоо юу гэж Зүү Юинг хөмсгөө зангид асуув. Тийм ээ. Зүү Юинг чимээг болов. Яагаад багш түүнийг иймхэн зүйл асуух гэж дуудсан юм бол ямартай чи багштай уулзчихсан юм чи одоо чи чадвар сонгож болно. Бас чи бүх чадвараас давхраас чадвар худалдаж авч болно шүү. Ойлголоо. Энд олон чадвар байхгүй юм чинь эхлээд энэ давхраас үзэж байгаад буй. Зүү Юинг толгой дохиод түүнийг 3 давхарт үлдээгээд яв. Йоан 2 тавирын 10 гаруй чадваруудыг нэг хөдөлгөөн бүгдийг нь уншиж үзсэн ба түүний сурч чадах ганцхан чадвар байв. Чөтгөрийг номогтгогч дайралт хүчтэй юм шиг сонсогдож байна гэд Йоан амдаа бовтнов. Тэгээд Йоан номыг дэлгэн уншиж эхэллээ. Хэдэн минутын дараа Йоан гинэтхэн ховстуулсан мэт болж толгойдоо тэрхүү чадварын талаар суулгаж эхлэв. Гинэт түүний өмнө мэдэгд гарч ирэв. Та чөтгөрийг номогтгогч дайралтанд суралцлаа. Чөтгөрийг номогтгогч дайралт, ангилал, тэнгэрлэг, мэрэгсэн төвшин 1, тайлбар 1 сая энерги зарцуулах ба сэлэмтэй үед идэвчин. Чөтгөрийг дарахад ашиглаж ирсэн эрт цагийн сэлмийн техник. Үгүй би дахиад төлөөгүй байж сурчлаа гэд Йоан нүрээ алгадав. Тэгээд ч болоогүй тэнгэрлэг ангилах юм байна. Надад байгаад алтаар авч чадна гэж найдахад ч үгүй. Үгүй бол шоохоо үлдснийг нь авах болох нь гэд Йоан санаа алдав. Тэр үеэр өөр нэгэн мэдээлэл тэнгэрт өгнө. Тоглогч Йоан тэнгэрлэг ангиллын чадвар сурсан анхны тоглогч боллоо. Баяр хүргэе. 73 дугаар анги салхин элд. Йоан санаандгүй тэрхүү чадварыг сурчхаа шатаар доош гимсэн царайтай алхаж харагдана. Юу болсон юм? Чи зүгээргүй харагдаж байна гэж хамгаалагчид түүний таагүй царайг хараад асуув. Нөгөө энийг худалдаж авах хэр үнэтэй байх бол гэд Йоан чөтгөрийг номогтгогч техникийг үзүүлв. Чөтгөрийг номогтгогч техникөө энэ ховор бас манай дэлгүүрийн хамгийн хүчирхэг тэнгэрлэг ангиллах учраас их үнэтэй. Тэрийг сонссон Йоаны хар хөлс сувж эхлэв. Би буруу санаагүй бол энэ техник 300 сая алт байх. 300 сая алт гинэ гэд Йоан уулга алдаж цочирдсондоо золтоол саваад унчихсангүй. Хэрэг үнэхээр 300 сая бол Йоан Шохогийн бүх мөнгийг аваад төлж чадахгүй юм. Бас 10 тэнгэрлэг ангиллын зэвсэг зарж байж төлж чадах юм. 300 сая байж боломгүй би төлж чадахгүй гэж Йоан дотроо бодно. Йоан төлөөгүй байж сурчсан ч гэлээ түүнд авалгүй орхиос өөр арга үлдээгүй түүний сэтгэлийг өвтгөлөө. Уучлаарай Юроо, энэ бүхэн санаандгүй зүйл бас тоглоомч гэлээ ах чинь гим хийж гимт хэрэгтэн боллоо гэж Йоан дотроо санаа алдав. Чи үнэхээр зүгээр үү гэж хамгаалагч ахаа асуулаа. Түүнийг нэг зүйл зовоож байгаа нь илт мэдрэгдэжээ. Үгүй би зүгээр гэж Йоан буцаад дэш алхав. Чи хайчих гэж байгаа юм гэж хамгаалагч асуулаа. Энийг буцааж тавихаас би авч дийлэхгүй юм байна гэж Йоан өрөвдөлтөй хоолоор хэлв. Хамгаалагчид биенээсээ харж байснаа гинт нинэж гарав. Ха. Энд чи санаа зовсон зүйл чинь үү? Тийм бол санаа зовох хэрэггүй. Учир нь чи төлөх шаардлагагүй. Юу гэж Йоан уулга алдахад тэдний ширтэн. Төлөх шаардлагагүй гэж юу гэсэн юм гэж Йоан асуув. Номын ихч чамд хэлхээ мартсан болтой. 3 дахь давхарт гарах хэрэгтэй болсон хүмүүст нэг чадвар үнгүй сонгох хэрэгтэй болдог юм. Үнэн гэж үү гэж Йоан тэднийг эргэлдсэн харцаар ширтэнэ. Хин 300 сая алтны үнэтэй зүйлийг үнгүй үгнэ гэж яагаад бид худлаа ирнэ гэж худлаа гэвэл чи манай номын ихч эсвэл худалдагчаас асууж болно. Гэхдээ адилхан зүйл хэлэхээс хойш бурхандаа баярлаа гэж Йоаны санаа амарч гүн гихчин санаа алдаад буруу зүйл хийчихэд арай гэж шийтгэлээс мултарсан мэт санагдчихв. Энэ үнгүй ч хэлээ худалдагчид заавал үзүүлэх ёстой шүү гэж хамгаалагч түүнд сануулв. Тэгнэ баярлаа. Удалгүй Йоан нөгөө хоёрыг хайж эхлэв. Энэ газар хэр том юм бэ гэж Йоан хэлэх үггүй болох ба 1 болон 2 дугаар давхар 3 дугаар давхартай харьцуулахад маш том байсан юм. Йоан хагас цаг хэрэгтэй хайсны эцэст тэднийг 2 давхраас оллоо. Ахаа та эргээд ирлээ гэж Юроо хэлв. Та хоёрыг тэгээд үлдээсэн дуучлаарай.
Тян ха та зүгээр үү гэж Шиохо асуув. Юан ганц цаг л бодсон атал тис ондоо болсон мэт санагдаж байв. Тийм ээ яасан. Та нэг л өөр болчихож би саяхан биеийн бүх бохирдлаа гадагшлуулсан болохоор тэр өх гэж Юан гингүү эмээ зөксөл тодруулан хэлв. Та яасан гэж Шиохо чангаар уулгаалтав. Тулаанчид сүнслэг агуу мастер төвшөнд хүрч гимэн биеийн бохирдлоо хөөж эхэлдэг бөгөөд олон жил хөдөлмөрлөж байж бүх бохирдлаа гадагшлуулдаг юм. Гэтэл Юан цагийн дотор бүх бохирдлаа гадагшлуулсан гэж үү? Тийм гайхамшигт үйлчлэгээтэй ганцхан эрдэнэс байдаг. Төгс төгөлдрийн тунгалаг шингэ. Гэвч тэрхүү эрдэнэс энэ доод ертөнцид байх учиргүй. Төгс төгөлдрийн тунгалаг шингэн дээд ертөнцид ховор нандин зүйл шүү дээ. Ганц биеийн бохирдол хөөгөө зогсохгүй, ирээдүйд биед бохирдол цуглахаас сэргийлдэг учраас олон жилийг хэмнэж өгдөг зүйл. Та яг хинтээ уулзсан юм гэж Шиохо асуув. Настан бай гэсэн. Тэр тань төгс төгөлдрийн тунгалаг шингэ өгөө юу? Тийм ээ надтай уулзсны бэлэг гэсэн. Шиохо хэлэх үггүй болов. Яг хин тийм шалтгаанаар тийм нандин зүйлийг өгнө гэж тэгээд чиний хайлт чи юу болж байна? Өөртөө таалагдах чадвар олж чадвуу гэж Юан Юро руу удалгүй асуув. Дивүүртээ ашиглаж чадах болох чадвар цөөн байсан ч нэгийг олж чадсан шүү гэд Юро хуйлаас бичиг гаргаж ирэв. Салхин илд, эргэл ангиллын техник, салхин илд бий болгож зайнаас дайснаа хэрчин гэж Юан эхлэл хэсгийг унших ба цааш уншвал сурчихгүй гэхээс айж байлаа. Үүнтэй байхад дараа нь зарцтай болохоор аюултай бүсэд орлогүй холоос тусалж чадна гэж Юро түнд хэлв. Харин та яасан? Өөртөө чадвар олсон уу? Тийм ээ би сэлмийн техник олсон. Харин чи яах юм Шиохо? Намайг үргэлж дагаж явсан учраас өөртөө чадвар сонгож чаддаагүй үстэй гэж Юро Шиохо руу харав. Шиохо чин чадвар хэрэггүй гэж Шиохо толгоос хэсрэв. Ойлголоо тэгвэл төлбөрөө төлчөөд эндээс явцгаая. Өөр хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу гэж Юан Юроос асуув. Та ямар нэгэн зүйл мартаад байгаа юм биш үү гэж Юро хөмсгөө зангидав. Би юу мартсан гэж Юан асуув. Та нэг уншаад чадвар сурчдаг байж болно. Гэхдээ би тань шиг авьяастгүй учраас олон хоног эсвэл хэдэн 7 хоног байж сурна. Сурах цаг байхгүй байхад тийм олон чадвараар би юу хийх юм? Бас та над зөндөө хүмүүнг өрсөн. Би тэгж эрхэлмээргүй байна. Над дайл хэдийн гимтэй юм шиг санагдаад хэлсэн учраас ойлголоо гэж Юан хариулв. Удалгүй тэр худалдагч дээр очив. Манайхаар зочилсонд баярлаа. Танд яаж туслах вэ гэж худалдагч залуу түүнднээс асуув. Би энэ чадваруудыг авмаар байна гэд Юан чөтгөрийг номготгч болон Юрогийн салхин илдийг гаргаж тавив. За одоохон худалдагч залуу салхин илдийг аваад энэ чадвар 200 мянга алт болно. 200 мянга алт гинэ эн чинь нэг л ангиллах шүү дээ гэж Юро уулга алтав. Танд юу гэж хэлэхээ мэдэхгүй юм авахаа. Энэ бол тулааны чадвар ховор бас хэрэгцээтэй учир ийм үнэтэй байгаа юм. Бас энэ чадвар хоёр давхрах бусад дэлгүүрүүдтэй харьцуулахад манайх илүү хямд үнэтэй зардаг. Өөр дэлгүүрээс та авсан бол 300 мянга алтаар авах байсан. Гэхдээ та илүү хямдхныг сонирхож байгаа бол нэг давхраас авч болно. Үгүй байлгүй дээ гэж Юро санаа алдаад эргэж харахад Юанд би нэгдүгээр давхраас хайлаа гэж хэлв. Гэтэл Юан түнд зүгээрээ Юро чи хүсч байл би чамд авч өгье. Бас чамаа юу гэж хэлхийг мэдж байгаа учраас энэ чадварыг хүсч байгаа бол зүгээр л чимээгөө толгоод өгөх гэж хэллээ. Түүний үгийг сонсоод Юро ятгах гэж байснаа толгоод өгөв. Тэдний яриаг сонссон удалдагч залуу Юаны авсан техникийг барьж авав. Гэвч тэрхүү техникийн нэрийг харсан тэр мөчөд нүдэн томорч ирэн гайхширч байснаа Юан руу хүндэтгэлтэй харж эхэллээ. 74-р анги. Өвдөлт мэдэрсэн. Энд чинь 3 дахь давхрын чөтгөрийг номготгоч дайралт байна. Энэ манай хамгийн хүчтэй техник гэж худалдагч залуу түүнийг хүндэтгэлтэй харах ба 3 дахь давхар зөвхөн дээд заяат гоц авьяаснууд төвтөрөх хэрэгтэй юм. Чөтгөрийг номготгоч техник ганц дайрал дээр хүчрхэг чөтгөрүүдийг дардаг боловч сурахад маш хичүү чадвар юм. Хөвөнчлэн гоц авьяаснууд хүртэл олон жилийг зарцуулж байж өнгөц хэсгээс л сурдаг учраас хөвчлэн зайс хилдэг чадвар юм. Энэ техник үнгүй хүнд үйлчлүүлэгчээ гэж худалдагч залуу түүнд инээмсэглэн хэлв. Юу үнгүй гинэ гэж Юро уулга алтав. Тийм ээ 3 дахь давхарт гарах эрхтэй хүмүүс үнгүй нэг чадвар сонгох хэрэгтэй байдаг юм гэж Юан тайлбарлав. Шудар бус гэж Юро санаа алдлаа. Удалгүй Юан 200 мянга алт худалдагч дөгч өөрт нь 200 мянга гаруй алтал үлдсэн байлаа. Ингэж үрээд байх юм бол Юрогийн хичээл эхлэхээс өмнө төрөвч минь хоосрохно гэж Юан дотроо бодно. Гэхдээ Юан Юро тусалж байгаа цагт гар татахгүй байсан юм. Худалдагч Юанд түүний худалдаа авсан чадваруудыг нь өгөхөд Юан салхин илдийг Юрод өгөв. Баярлалаа хаа гэж Юро сэтгэл нь хөдөлсөн байдалтай хүлээж авлаа. Удалгүй тий дэлгүүрээс гарч яв. Би энд удахгүй ч хэлээ дахин уулзна гэж найдаа. Нөхөр Ю Тян гэж
Зүү Йонг дүүдэн дээр түүнд хэлв. За бүх зүйлд баярлалаа гэж Юан толгойд өглөө. Удалгүй Юан одоо яах вэ гэж Юраогоос асуув. Орой болчихж бас оройн хоолны цаг болж байгаа учраас өнөөдөр ингэж болцгоё. Ойрхлоо чамайг нөгөө тал түлээж бай. Юраог хэдэн секундын дараа гарав. Бид маргааш эргээд ирнэ Шавха. Шавха толгой дохиод зүйлт рүү орлоо. Юанч бас удалгүй тоглоомноос гарав. Ямар ч өтгөрн вэ? Юан тоглоомноос гарах мөчөд түүнд ялзарсан өндөг мэт ихэнх үнэр түүнийг ухтаж ав. Энэ юуны үнэр вэ? Ялах шиг л үнэртэж байна гэд Юан өгүүлж байтал гинт нэг зүйлийг ухаарав. Хүлээгээрэй. Би энэ үнэрийг мэдэх юм байна гэж Юан бохирдлоо гадагшлуулснаа санав. Гэвч тэр нь Юаны толгойг улам л эргүүлж байв. Яагаад тоглоом дээр мэдэрсэн зүйлсээ бодит амьдрал дээр үнэртнэ гэж удалгүй Юраа хаалга онгойлгон орж ирэв. Аха та зүгээр үү гэж Юраа өрөөнд орж ирээд удалгүй орилов. Юу болсон юм Юраа гэж Юан цочсондоо асуулаа. Яагаад өрөөнөөс өмхийн үнэртэд бас таны бие дээр байгаа хар нэлцгай зүйл юу вэ гэж Юраа боломгдов. Хар нэлцгай гэж Юан хэлэх үггүй боллоо. Хэдийгээр Юан өөрийн биеийг харж чадахгүй ч Юраогийн нүдэнд түүн дээр ялгаж сасчихсан мэт харагдаж байв. Түр хүлээж байгаараа хаа би эргээд ирнэ гэж Юрао гараад гүйчв. Тэр үеэр Юан бодолд орно. Хар нэлцгай бохирдлоо. Үгүй байж болохгүй. Яагаад жинхэнэ бие минь хүртэл бохирдлоо гадагшлуулна гэж. Гэхдээ энэ үнэр яг л бохирдол шиг үнэртэж байна гэж бодох авч түүний тайлбарыг олж чадахгүй байв. Хэрвээ тоглоом дотор болсон зүйл бодит ертөнцид нөлөөлдөг бол яах вэ гэж Юан амдаа бовтнож байгаа дууга хораав. Удалгүй гинт инээж эхлэв. Би юу утгагүй юм бодоод байна. Тим юм байж болохгүй үсттэй. Хэрвээ боломжтой бол бодит ертөнцийн хүртэл хүнчтэй болох нэ? Хэсэг инээж байгаад Юан гэхдээ оролдоод үзэхэд гэмгүй бах гэж бовтнов. Юан бясалгал хийж эхлэхийн өмнөх шигээ хидтэй хүнзгий авьсгаа аваад Тэнгэрийн ноц урлагийн талаар бодов. Хэсэг хугацааны дараа яг түүний ойр санамжинд чигдсэн мэт тод судар түүнд харагдлаа. Гэвч санаж байлаа гэд ашиглаж болно гэсэн үг биш юм. Удалгүй Юан тэнгэрийг залгигч техникийг ашиглан бясалгал хийдэг шигээ даган хийж эхлэв. 1 секунд, 2 секунд, 3 секунд. Яа! Юаны бие тэр чигээрээ хатгаж өвдсөн тул чангаар өрлөв. Саяных юу вэ? Юан ийм зүйл болно гэж төсөөлөөгүй юм. Гайхмаар нь түүний бие хариу үйлдэл үзүүлсэн байв. Маш их өвдсөн ч хэлээ Юан бие мэдэрсэн юм. Тэгээд төсөөлөл биш эсхийг шалгаж дахиж оролдов. Удалгүй түүний бие тэр чигээрээ ахин өвдөж эхлэв. Өвдөж байна, үнэхээр их өвдөж байна. Би үнэхээр мэдэрч байна гэж Юан чангаар инэв. Удалгүй Юроо төрдөг тэрэг болон зарц нартай хамт өрөөнд орж ирлээ. Зарц нар мдээгүй байсан учраас гинтийн үнэрт өвүүлж ханиалгаж эхлэв. Эхлээд таны биеийг цэвэрлэе. Бас удахгүй эмч ирнэ гэд Юроо түүний биеийн дээрх ялгцсуудыг салгаж эхлэх ба үнэрийг нь үл тооно. Юаныг тэрэгэн дээр суулгачаад Юроо зарц нарт хандан маргааш ихэд энэ өрөөг цэвэрлэж дуусгаарай. Бас энэ хар алгацснаас эмчид үзүүлэх хэсгийг авч үлдэн шүү. Мэдлээ залуу авахай гэж зарц нар хүндэтгэлтэй түүнд бүхэв. Юроо болон Юан гарч явхад зарц нар харааж эхлэв. Ямар новшин вэ? Яагаад бид тэр тотог цэвэрлэх ёстой гэж. Энэ юм яг юу юм бэ? Бас заавал нэлцгаа бас үнэрнэ. Түүний биеийн байдлаас л болсон байж таарна. Түүний хэд хоногийн дараа хүсэн байна гэвэл би лав гайхгүй. Хордоо үхээд өгөөсэй. Залуу авахай түүнд хайрын цаг өрөн байж асарч байхад ингээд хүчих нь ихэр түүнийг өрөвдөж байна. Зарц нар бохирцсон өрөөг цэвэрлэх зур Юроо Юаныг өөрийн өрөөнд оруулж ирэв. Юроо түүнийг нойлын өрөөнд оруулж ирээд хувцсыг нь тайлж усаар угааж эхлэв. Гэвч тэр ихэнх үнээр арилахгүй байсан тул 3 удаа угааж байж үнэр нь арилсан юм. Уучлаарай Юроо гэд Юанд санаа алдав. Та юу ярина вэ? Би таны биеийг 7 хоног бүр угаагаад хэдэн жил болж байна шүү дээ. Үнэрээс бусдаар ялгаа авахгүй гэд Юроо түнд хэлв. Тэгээд үргэлжлүүлэн сүртэй зүйл болоогүй л байгаасаа гэж найдаж байна. Эмч тэр хар нэлцгаа би чиг зүйлийг тайлбарлаж чадах байх. Бас би тийм зүйл харж байгаагүй юм байна. Би ч бас гэж Юан хэлв. Юан яаж ийм зүйл болсон талаар мэдэж байгаа ч баталгаажуулаагүй учраас шууд хэлэх юм бол галзуурсан мэт харагдах байв. Юроо түүний угааж дуусгаад өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй бололтой гэд Юроо шүршүүрт орчоод Юантай хамт угаантай усан суув. Таны бие чи яаж байна? Өвдсөн газар байна уу? Би танд л санаа зовж байна гэж Юроо түүний нуруунаас тэрвэрнгээ асуув. Би зүгээрээ гэж Юан хурдхан хариулав. Анх таныг хар нэлцгай зүйлээр өрөөлүүлсэн байгааг хараад муу зүйл болсон байх вэ гэж би маш их айсан гэж Юроо санаа алдна. Гэхдээ л Юроо яагаад тийм зүйл болсон гэдгийг мэдхээс нааш санаа нь амархааргүй байсан юм.
Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас